За юуны өмнө энэ нэг хүүхдийн мөнгийг бүгдээрэнд нөгөө гэдэг дээр бол санал нэгдэж байгаа юм байна. Энэ зөв зүйтэй асуулт та гэдгийг нэгдүгээр хэлэх гэж байгаа. Үнэхээр л одоо хүүхдийн мөнгө гэдэг маань бол хөрөнгө оруулалт шүү дээ, тийм ээ. Ирээдүйдээ хүндээ хийж байгаа хөрөнгө оруулалт гэдэг тэр философиор явж байгаа. За энэтэй уялдаа холбоотойгоор 3 асуудлыг би зүгээр анхааруулъя гэж байна. За нэгдүгээрт нь бол санхүүжилтийн их усүр нь бол хүний хөгжил сангаас байх ёстой. Тэгэхээр хүний хөгжил сангийнхаа бүрдүүлэлтийг жохом яаж хийх гэж байгаа юм бэ? Энэ дээр одоо жохом юу болж яаж яана гэдгийг онцгой анхаараарай. Сая тэр төрийн өмчийн хороог татан буулгаад төрийн өмчийн аж ахуй нэгж байгууллагуудыг ийш болгоод тэгээд явсан. Ялангуяа уул уурхайтай холбоотой юмнуудаа ингээд нэг бүтц өөрчлөлт 501 дүүрчлөө тогтоол элдв янз юм гаргаад тэгээд хүний хөгжил сангийг бүрдүүлдэг гол аж ахуй нэгж байгууллагуудынхаа хаана хэнд юунд захируулж байгаа юм бэ гэдэг нь их тийм төвөгтэй болчиход байгаа шүү. Тийм учраас засгийн газар энэ дээр анхаараарай гэсэн юм нэгдүгээр санаа хэлэх гэсэн. Хоёрдугаар санаа нь 1-ээс 17 дугаар тэр бүлгийг хасна гэсэн ийм томьёоллоор орж иж байгаа. Яг энэ томьёоллоор ингэ санал хураалгаад энийг хасчих дээр бүх асуудал шийдэгдэж гэнэ үгүй юу? Манай холбогдох яам тамгын газрууд үзээрэй. Энэ дээр бас нэг анхаармаар юмнууд харагдаад ах шиг байсан шүү гэдгийг хэлье. 3 дугаарт нь за яагаад энэ асуудал үүссэн бэ гэдгийг бас бид нэр ярих хэрэгтэй байна. Мөнгө байхгүй л гэж хэлсэн шүү дээ. Мөнгө байхгүй байна. Тийм учраас одоо зорилттой бүлэг гэж нэг юм гаргаж ирээ тэгээд өгдөг тэгэл бүүн бужигнуулсан. Тэгээ одоо мөнгөтэй болчихсон байгаа мó гэдэг асуудал гарч ирээд байна шүү дээ. Мөнгөтэй болчихсон юм уу гэж. Тэгээ сая засгийн газар бонд гаргана гэдэг нэг оролдоод бүтэхгүй шиг байна. Нэг 850 сая доллар гаргах гэж тийшээ янз янзаар оролдох нь чадах юм уу чадахгүй юм уу? Хэрвээ тэр хэмжээний мөнгө босгоод ирэх юм бол энэ маань тэгээд ямар үнээр орж ирэх юм? Хүн чи юу болох юм байгаа юм? Тэгээ улсын төсвөөр орж ирэх мөнгө хүний хөгжил сан руу орж ирэх мөнгө гэдэг чинь бас хоёр тусдаа мөнгө байгаа. Их усрууд нь өөр юмнаас байх хэвээр. Тэгээ энэ минийг ер нь найзуудаа мэдж гинэ үгүй юу гэдгийг одоо онцгой анхаараарай гэж би 3 дугаарт нь хэлэх гэсэн. Тэгээ ер нь бол нэг сонгуульд өгөхөд ирэхээр иймэрхүү асуудал одоо тасрахгүй нь л дээ. Бараг 7 хоног болгон нэг ийм л орж ирэх нь л дээ. Тэгээ манай төсвийн банкын хороо одоо энэ дээр ер нь анхнаасаа яаж залж чиглүүлж явах хэрэгтэй байгаа бас нэг зөв стандарт тогтоогоо зөв явахгүй болохгүй хаа гэсэн ийм юм хэлээ. Тэгээ эцсийн дүндээ бол ер нь тэгээд дүгнээд хэлэх юм бол 2 сарын насгүл төсөв батлаад байна шүү дээ бид нар. Хэд хэдэн жил сүүлийн хэдэн жил ер нь дандаа нэг иймэрхүү байдлаар яваад байна. Тэгээд яах ч ёстой.